Улаанбаатар хотын алслагдмал дүүрэг Багнуур дүүрэг нь 28,000 гаруй хүн амтай 8,800 гаруй өрхтэй. Улаанбаатар хотын төвийн дүүрэгтэй харьцуулахад хүн ам цөөн хэдий ч гэмт хэрэг зөрчлийн гаралт өсөх хандлагатай байна. Багнуур дүүргийн прокурорын газраас энэ оны 9-р сарын байдлаар 534 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, 1462 зөрчлийн гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл өсжээ. За Багнуур дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байгаа гэмтрийн талаарх гомдол мэдээлэл 70.6%-аар, за зөрчлийн талаарх гомдол мэдээлэл 21.6%-аар тус үзсэн тоо үзүүлэлттэй байгаа. За эрүүгийн эргийнхээ 80.7%-ийг бол шүүгэн шилжүүл шийдвэрлсэн. Эрүүгийн болон зөрчлийн хэргийн дийлэнх хувийг гэр бүлийн хүчирхийлэл үлдэх зөрчил, за түнчлэн хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгүүд бол дийлэнх нь үлдэж байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг үлдэгдэн гарах шалтгааны тухайд бол эрх зүйн мэдлэг тутам. За түнчлэн энэ төрийн захиргааны байгууллагуудаас явуулж байгаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил төдийлөн үр дүнд хүрэхгүй байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрээд за Багнуур дүүргийн прокурорын газраас ЭВ нэртэй нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа. Энэ аяны хүрээнд төрийн болон төрийн бүс байгууллагатай хамтарсан тодорхой төрлийн ажлуудыг зохион байгуулж байгаа. Дүүргийн хэмжээнд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн хэрэг өсөх хандлагатай байгаа учраас энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Багнуур дүүргийн прокурорын газраас санаачлан ЭВ нэгдсэн аяныг 1 сарын хугацаанд зохион байгуулж байна. Багнуур дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 80 орчим хувийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг эзэлж байна. Дээрх төрлийн гэмт хэргийн ихэвчлэн архи согтууруулах зүйл хэтрүүлэн хэрэгэлсэн үедээ түрхэн зургийн уур бухимдлыг төвчилгүй хэн нэгний биед халтсан байдаг. Тус прокурорын газраас аяны хүрээнд Багнуур дүүргийн төрийн байгууллага болон томоохон аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчдад яриа таниулгыг тогтмол хийж байна. Тухайлбал дүүргийн ерхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар, цэцэг даргын тамгын газар, хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс зэрэг 20 гаруй байгууллагын албан хаагчдад сургалт хийхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд дүүргийн хамгийн том аж ахуйн нэгж 1100 орчим ажилтаа албан хаагчтай Багнуур хувьцаат компани албан хаагчдад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх яриа таниулгыг хийлээ. За Багнуур дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдсэн за гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийн судалгааг 2024 оны байдлаар хийж гүйцэтгэлээ. За судалгаагаар бол хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг, за гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил дийлэнх хувийг эзэлж байна. За үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш сурагч ажилчид за дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагын ажилтан, за төрийн байгууллагын алба хаагч нарт гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрхийг хамгаалах зөрчлийн за сургалт яриа таниулга болон за боршуур тарах зэрэг ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. За цаашлаад Багнуур дүүргийн прокурорын газраас энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нээлттэй хаалганы өдрөлөг зохион байгуулах, за иргэдэд хууль сурталчлан таниулах зэрэг ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.